Захимч нэвтрүүлгийн ярьцлага үгээр эхэлж байна. За энэ удаагийн дугаар дээр уламжлалгаа ухаанаар COVID-19 үед бол эмчлэх боломжууд хэр байдаг. За дээрэс нь олон улсын арга туршлагуудын талаар бол ярилцахаар анагаа ухааны доктор, профессор, уламжлалгаа ухааны зөвлөх зэргийн эмч Сесэр Дөржигшиг урьсан байгаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр яг энэ цаг үетэй холбоотойгоор бол бас уламжлалгаа ухааны салбарынхан бас байр суурьудаа илэрхийлж байна, тийм ээ. Одоо эрүүл мэндийн сайд бол бидний тушаал гарцсан байна. Яг энэ ковидын үед бол бас уламжлалгаа ухаанаар эмчлэх боломжтой талаар бол ингээд тушаал гаргачлаа. За зарим одоо эмнэлгийн байгууллагууд зарим хүмүүсийн хэлж байгаагаар бол биднийг орж ажиллуулахгүй байна гэдэг ийм бас байр сууриа илэрхийлээд байгаа. Тэгэхээр яг уламжлалгаа ухааны талаас нь яг энэ халдварт өвчний үед бол эмчлэх боломж онол арга зүй талаас нь хэр байд юм бэ? Гэхдээ ариун баялаг туршлага байлгүй яах вэ? Тэгээ зүгээр яг эхний тэр асуулттай холбоотой хэлэхэд бол мэднэ корона дэгдэх үед бол маш их энэ талаар анхаарч байсан. Өнгөж энэ 11 сард л уламжлалт хангай ухааны мэрэгжлийн зөвлөлөөр хуралдаад уламжлалт хангай ухааны ковидын үеийн төр заавар гэдгийг сайдын тушаалаар батлаад за тэр гаттын уламжлалт хангай ухааны чиглэлийн эрдэмтдтэй онлайн хурал хийгээд барь зээл хүртэл орж исэн 3-4 ороо орж исэн. Ингээд их идэвхтэй байсан. Тэгээд тушаал бол гарсан юм байлаа. Тэгээд энэ яг мөлгөрдөө их удаан болсон. Энийг ингээд сонсоод байх. Би бол одоо энэ талаар нөхөцөлтөй яваад байдаг юм биш. Тэр өдөр томж одоо зөвлөмж харахт бол одоо хамтраад ингээд оролцож байдаг. Яг нэгдүгээрт бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын юуг барьтлаа. Уламжлалт хангай бол нотлогоогүй гэсэн юм утгатай л ярьсан байл. За тэгээд одоо нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт сая ахаад уламжлалт хангай ухааны коронавигийн нөхцөл нөлөө өөрчлөгдлөө шүү дээ. Энэ зүүн асуудал, судалгын Монгол дотоод бас салдуур тархлаа. Ингээд уламжлалт хангай ухаан ахиж хуралдаа дахиад удирдамжаа шинчлээд тэг зөвлөмжийг маш нарийн одоо тэрний удирдамжийг хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргасан. За тэр өндөө манай танхимд оролцсон. За миний хувьд бол бас ингээд нэлээд сууж оролцсон. За тэг 12 сард бол сайдын тушаал гарсан байлаа. Тэг саяхан би мэрэгжлийн зөвлөлийн дараагаас одоо хэдэн хоногийн өмнө одоо энэ юу болж байгааг асуухад за цэргийн госпитал дээр уламжлалт хангай ухааны 2-3 үгүй нэг учаад ортоод асар нэгээ тийшээ орохоор болсон гэж хариулсан. Би бол одоо өнөөдөр эднэр асуусан орж байгаа бах. Тэгээ уламжлалт хангай ухааны нөөц болцоогоо үнэхээр ашиглахгүй бол одоо болохгүй л гэж л одоо ингэж хэлмээр байна. Зөв цэргийн госпитал бол одоо эрүүл мэндийн яамд харьяалагдахгүй батлан хамгаалахын яамд харьяалагдаад явж байгаа бах тийм ээ. Халдвар төвчрийн судлалын үндэсний төв бол эрүүл мэндийн яамд харьяалагдаж явдаг юм лэг байгаа бах. Тэгээ би энэ дээр нөгөө эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 сарын 4-ний А562 дугаар тушаал гэж гарсан юм байна. Коронавируст халдварын онцлогын эмчилгээний төр заавар шинжилэн батлах тухай гэдэг. Тэгээ энэний 5 дугаар бүлэг дээр нь эмчилгээ гэж байна л да. Жишээлбэл 5-ын 1-д нь ерөнхий эмчилгээ, 5-ын 2-д нь өвөрмөц эмчилгээ, 5-ын 3-д нь уламжлалт хангай ухааны эмчилгээ гэдэг. За энэ дээрээ бол батлагдсан зааврын дагуу уламжлалт эмчилгээг хангай ухааны эмчилгээг дангаар эсвэл Европ эмчилгээтэй хавсарч хэрэгжилж болно гэдэг ингээд сайд тушаалаа гаргачих. Сайд тушаалаа гаргачих. За тэгэхээр одоо бид нар яг энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ерөнхийдөө энэ коронавирусыг судалсаар байгаад хөнгөн, хүн дэвтэр хүнд маш хүнд гэсэн 4 зэрэгээр авч үзээд байна. Тэгэхээр уламжлалт хангай ухааны хувьд энэ одоо эмнэлзүүн одоо зэрэгээс нь хамаарат аль үед нь хамгийн үр дүнтэй байх боломжтой вэ? Тэгээ энэ уламжлалт хангай ухааны туршлага бол их эртнээс одоо энэ арга зүй бол маш төгс боловсрч өөрийнхөө онлын уламжлалтын онлын хүрээнд гэж ингэж бодож байгаа. Коронагийн одоо тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ингээд гаргаад байгаа тэр хүндрлийн зэрэг тийм ээ энүүдийг бол уламжлалт хангай ухаанд дүүлгэж онцлох одоо өвчнүүд нь бэлэн байна ерөөсөн гэдэг. Тэгээд тэрний эмчилгээгээ бүр 3 хоногийн хугацаатай заагаад дамжих замын цаагаад энэ 3 хоногт ямар эмчилгээ хийх үү гэдгийг хүртэл маш наривчлалтай эмчилгээний зарчмууд энд одоо тодорхойлоод ийм засал хэрэглэн шүү гэдгийг бол маш их тодорхой заасан баг. Зүгээр би энд одоо эхний нэг юу болгоод жишээ болгоод хэлэх юм бол энэ коронавигийн үеийн чинь дэлхийн тогтоохтог 80-85% нь хөнгөн зэрэг тогтоож штэ. Тэгж байна. Тэгээ энэ хөнгөн зэргийн үед бол уламжлалт хангай ухааны яг тэр хөнгөн зэрэгтэй дүүлгэж гарч байгаа шинжүүд одоо амшилмаа дарагч ярьж байна. Олон шинжүүдийг дүүлгээд үзэхэд бол уламжлалт хангай ухааны эсвэл усурсан гэдэг халуун өвчнөд дүүхээр байдаг. Зүгээр цаад агуулгыг аваад үзэх юм бол эсвэл усурсан халууныг уламжлалт хангай ухаан юуг тодорхойлсон байдаг бол энэ сүү ус нийлсэн мэт юм өвчин шүү байгаа үе шат шүү энэ үе шат бол. Нөгөө талаар бол энэ бол нэг хуурайга нойтон мод гал болж ноцохоос өмнө утаа байгаа л байна шиг. Гэхдээ өвчин өөрт нь байгаад байдаг. Тэр үедээ ингээд халдварыг тараагаад ингээд яваад байгаа ийм үе шүү гэд маш наривчилсан. Тэгээд тэрийг одоо энэ хөнгөн зэргийн бол шувуунас мэтээр эмчил, замдан оруулж эмчил, за тэр боловсруулж эмчил гэд бүр эмчилгээд байна маш тодорхой заасан. Би зүгээр өнөөдөр ингээд бодоход
Энэ 80-аас 85% хөнгөн зэргийг бол болж игэл яг 100% уламжлалт хангах ухаанаар эмчлэх болцоотой. Дээр нь хоолунд эдийн ундаа явдал мөрөн тавиад ингээд эмчлэх болцоотой л гэж ингэж хардаг. Би тэгэхээр бас яг энэ эмчилгээний төр зааврыг бол шинжилсэний уншлаа л да. Тэнгүүд хөнгөн зэрэг дээр яг энэ сайдын тушаал баталсан юм дээр энийг бол яг клиникийн эмнэлэгт эмчнэрийг одоо ерөөсөө одоо мөрдөж ашиглах хэвээр зааварчилгаа гаргачихж байгаа шүү дээ. Хөнгөн зэргийн үед угаасаа одоо эмчилгээгүйгээр шимт хичээлэг хоол хүнс тамирын тэтгээд ингээд идэгчнэ гэдгийг бүр ингээд сайдын тушаал дээр батлаад өгч. Тэгэхээр нөгөө одоо хүмүүс ингээд сошиал дээр мэдээлэлүүд их яваад байна шүү дээ. Би халдварт дээр ингээд хэвтлээ. Миний зэрэг бол хөнгөн байсан. Надад олигтой эмчилгээ хийсэнгүү гэд хүмүүс. Гэхдээ сайдын тушаал дээр ч гэсэн ингээд гараад өгсөн юм дээр угаасаа одоо хит их одоо хүнд бол эмчилгээ хийгдэхгүй. Тэгэхээр маш хүнд олон эмчилгээ хийхгүй. Тэгэхээр энэ үеэд нь заавалч энэ одоо Европын юу гэхээс илүүтэйгээр уламжлалтын энэ одоо арга барилаар ингээ явхад харьцуулсан юм судалгаанууд ер нь хэр хийгдсэн байдаг юм бэ? Эсвэл бол түүхээс аваад үзэх гэдэг юм уу? Ер нь бол тэр 80% нь бол бараг л ингээд бас эмчилгээгүйгээр нэг идэж болно гэсэн агуулга. Гэхдээ нэг уламжлалт хангах ухааны эм хэрэглэх юм бол ойцсон хүүхдийг татаж усахтай адилхан л улам хурдан одоо идэх болцоотой. Уламжлалт хангах ухааны эмүүдийг бол хэрэгжилж байгаа туршлагууд их байна. Энэ талын судалгаанууд бол маш их байна. За SARS гэдээ бид нар 2000 оны ихээр нэг боо юм болж байсан. Тэгэхэд манай Монгол онгоо ухаан уламжлалт хангах ухааныг бас хэрэгжилж байсан. Мандатсан ч гэсэн тодорхой хэмжээнд би тэр SARS-ийн үед нэг цөөхөн тохиолдол гарсан л да. Бас орох юу аах вэ? Зүгээр тэр зөвлөх ийм үгүй гэдэг ингээд ажиллаж байсан. Тэгэхэд тэр үед SARS-ийн үед хэрэгжилж байсан орчин үеийн хангах ухааны эм бол Tamiflu гэдэг нэг сөрх юм байдаг. За тэр чинь бол өдөрт 3 вон. За одоо би одоо буруу мэдээгүй л өдөрт нэг удаагийнх нь 8000 гэдэг баха 24000-ыг өдөрт уух нь шүү дээ. Тэгэхэд уламжлалтын эмийг 7 хоногт уух юм бол тэр үед 1000 төгрөг л байсан. Тэгэхдээ үрдэн бараг адилхан бас. Tamiflu араа хурдан элиминац гэж одоо вирусаа устгалаа. Уламжлалтын юм бол жаахан одоо 2-3 хоногийн дараа устгаж байна. Тэгэхдээ ханиалга жаахан тийм юмнууд бол явж удаа үргэлжилж жаахан хэд хоног араа хойно үргэлжилж байгаа дуусч байна. Энэ үед гяттууд SARS бас л уламжлалт хангах ухааныг маш өргө хэрэглэсэн. Монголын уламжлалт хангах ухаан, өөрийнхөө уламжлалт хангах ухаан, төвдийн одоо Шинжааны тэгээд орчин үеийн. Тэгээд тэр үед хэрэгжилж ирсэн энэ юмнуудыг гяттууд ерөөсөө хаяагүй. Үргэлжлүүлээ сайжруулсаар байгаа л одоо тэр гаттын нэг нэрийг би мартчихад байна 13 найрлагтай. Лянхочин байна. Лянхочин байна гэдэг энэ юм байгаа. Энийг би талаар уншиж байсан. Энэ одоо бол бүр өдөрдмжөндөө оруулсан бүр коронавирусын өдөрдмжөнд. Өөрч бас нэлийн юмнууд байна. Энэ ингээд дотор нь аваад үзвэл 13 найрлагын чинь 8 нь бол ерөөсөн Монголын уламжлалт хангах ухаанд хамгийн өргө хэрэгэлдэг юмнууд. Дөрөв нь бол ерөөсөн Монголд оронд байж байгаа юмнууд. За яг хаврд өгөх юм бол манай ёсдөг юм нь бол одоо дэрвгэр гэдэг. Энтэд өстэй юмнууд. Тэгээ энийг юм бол ингээд судалгааг нь үргэлжлүүлсээр бол өнөөдөр тэр Tamiflu ч гэдэг вирус эсрэг юм дундаа бол гаттын уламжлалт юм чинь дутуугүй энэ тэнцүү үйлдэл үзүүлж шít. Тэгэхээр уламжлалт хангах ухаанд энэ их асар их нөөц. Тэрнээс илүү боломж бол биднэрт байгаа. Зөв. Тэгэхээр бас яг одоо бидний одоо нийтдээ тохиолдол бол 1400 гарсан 1500-аар тохио явж байна тийм ээ. Тэгэхээр энэ одоо тохиолдлуудын ихэнх хувьд бол тодорхой хэмжээний хөнгөн зэрэгтэй, хүндэвтэр зэрэгтэй гэдгийг бол эрүүл мэндийн яамнаас өдөр болгон одоо мэдээлэлүүд өгч байгаа. Тэгэхээр бол ихэнх энэ үед дээр нь тэгвэл бидний нөгөө сошиал дээр хүртэл сая нэг хэсэг сарын өмнө эрт бол мэдээлэл явлаа шүү дээ. Нэг өвчтөн дээр 8 сая төгрөгийн зардал гараад байна шүү дээ гэдэг ийм мэдээлэлүүд явжсэн. Тэгээд эрүүл мэндийн яам болоод эмнэлгийн задаргааг нь гаргаж өгч ирсэн. Тэгэхээр улсын төсвөөс гарч байгаа энэ их хөрөнгийн оронд уламжлалтын одоо ихэнх нь л одоо хөнгөн зэрэгээр тусч байгаа бол үн өртөг багтай, дээрээс нь хоруу чанар багтай, судлагдсан энэ зүйлүүдэд хэрэглээд явбал их зүгээр юм болов гэсэн юм бас. Тэгэлгүй яах юм бэ? Би яг тэр өртөг мөнгөний задаргаа талаас нь бол одоо бас сайн мэдэхгүй байна. Зүгээр 8 сая гэдэг бол масар их мөнгө л гэдгийг бол мэдчихэв. За энд бол зүгээр холж өгдөг бол хаана хүндрэл учруулахгүй гэхээр. Үнэхээр энэ 80-аас 85% гэл дэлхийн ер нь тогтоочод байгаа шүү дээ. Энэ маш тодорхой тогтоо. Энэ хөнгөн зэргийг бол өстой болж өгвөл одоо маш сайн зохион байгуулалт хийгээд гэрт нь эмчилчих юм бол уламжлалтаар энэ хаана хүндрэл багтай гэж бодогдож байгаа юм. Гэрт нь эмчилж болцоо. Тэр гардаг үүдэн дээр нь чип авчирал наачгалдаа чи гарч болохгүй тийм ээ. Тусгай хүн очиж үзэх бол одоо эргэлт одоо хөргөлт байх юм бол тэр үеүүдэд нь ойлгож өгөөд ингээд уламжлалтын тэр одоо энэ тэр хөнгөнч хүндч хэрэгэлдэг юмуд бол ихэнх нь доктор хамгаалцсан, магистр хамгаалцсан сэдвүүд байдаг. Одоо хамгийн өргөө хэрэгэлдэг тэр норв долоо, манд өрөө гэдэг юм уу, 3 өрийн тан, за тэр мараа 3 ч гэдэг юм ингээд
бүгд одоо миний мэдж байгаагаар бол ихэнх нь доокторын сэдв болж хамгаалагдсан. Үр дүн нь бол тодорхой гарцсан. Ер нь уламжлалтын энэ сонголт бол эмийн сонголт их бий. Тэгээд энэ юмуудын чинь зүгээр юу биш одоо юу гэдэг нөгөө ихтгэл үнэмшилгүй биш. Ерөөсөн бүгдээрээ уламжлалтын юм чинь олон зуунаар шалгаж ирсэн. Тэр чинь бол орчин үеийн судалгаагаар бүх юмыг бүртгэхдээ уламжлалтын юм бүртгэхдээ хороо юулгүй байдал, бактери, мөөгөнцөр одоо тэр хүндрэл, үр удамд нөлөөлөх энэ бол бүх юмд хийж одоо бүртгэж авдаг шүү дээ. Тэгэхээр уламжлалт юмнаас болгоомжлох асуудал бол ихтгэл үнэмшилгүй гэж үзэх асуудал бол буруу. Зөв. Тэгэхээр одоо бас нэг ийм судалгаанууд бас байгаад нь уламжлалт буюу одоо энэ herbal medicine уламжлалтын юмнуудыг ингээ хэрэглээд явхад юмнуудыг хэрэглээд явхад яг энэ коронавирус талбарын үед бол одоо цитокин storm гэж юм их дэгдээд байна. Энийг дархлааг өөрөөр хэлбэл зөвшрүүлж өгөөд байна гэдэг ийм судалгаанууд явна. Тэгэхээр энэ цитокин storm гэдэгтэй энэ уламжлалтын юмнууд хэрхэн холбогддог юм бэ? Тэгээ уламжлалт юмнуудын чинь гол үйлдэл нь яг тэр их хүнд явж байгаа үед бол өрөвслийн процесс маш хүчтэй явж байгаа. Энийг бол уламжлалт ханахаар тодорхойлох та бадарсан гал шиг, дүрлэлсэн гал шиг ийм одоо үе шатнд 7 хоног үргэлжлэх үе шат шүү гэж ингээд тодорхой. Тэгээд энэ үед нь хэрэгэлдэг юмнууд нь ихэвчлэн дархлаа зөвшрүүлгийн ийм нөлөөтэй. Одоо тэр ман нөрөө норв долоогод ирж бүгд дархлаа зөвшөөрлөг талаас нь тэр докторт хамгаалах та баталж хамгаалсан. Ер нь бол манай чиглэлийн уламжлалт юмнууд бол энэ чинь энтгэхээс гарсан тийм ээ хатад төвөд аюурведын ангаах нь ерөөсө судалгатаагүй юм гэж бол үгүй юм биш. Ийм нь судалгатаагүй гэж бол доторх түүхэн эдэн судалгатаагүй түүхэн эд гэж байхгүй. Дээр нь дорны одоо хөгжилтэй Солонгос, Япон, одоо Вьетнам эднэр чинь маш сайн судалсан. Тэгэхээр бол дархлаа зөвшөөрлөгийн нөлөө л одоо хамгийн гол юм байна. Тэр уламжлалт юмыг хэрэгжилж байгаа энэ өвөр монголч бай гаттууч бай тэр судалгаанаас харж байхдаа 3 юм хэлж байгаа. Тэр өрөвслийн процессыг зөв эренбилж байна. Зөв эренбилж өгч байна. Зэгцтэй болгож байна. Хатар хамгаалах эсүүдийг бас дэмжиж байна. Нөгөө талд нь бол гарах хүндрэлээс бол урьдчилан сэргийлэх болцоотой байна уламжлалт. Дараа нь бол одоо тэр уушиг чинь одоо юу гэдэг бие махбод чинь тэнцвэр чанар олох гэж хэдийгээр коронавирусын вирус илэрхий болчлоо ч гэсэн тэнцвэр чанар л авдаг. Энийний дараа бол сэргээн засахад уламжлалтын юм уус нь бол даваа байна л гэж ингэж яригдж байгаа судалгаануудыг бол маш тодорхой хийсэн. Зөв. Тэгэхээр одоо сүүлийн нөгөө яг эдгээд гарсан хүмүүсийн хувьд бол бас ингээд нөгөө хожуу одоо хүн зэрэгтэй хүмүүс эдгээд гарсан хүмүүс бол хожуу урахгүй бас үлдээд энэ уушгийн зүрхэнд үлдэцтэй байгаад ингээд. Тэгэхээр энэ үеүүдийг бас ингээд нарийн судлаад одоо ангаахын судалж байгаа юм бол тэр нөгөө халдвар авсны үед цитокин storm их өрнөд байгаатай холбоотой дотор бие махбод хүний дархлааны бас энэ хариу урлагч гэмтээгээд байна гэдэг юмыг бол судлаа гаргацсан шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол тэгвэл уламжлалт ангаа ухааныг хэрэглээд явхад тэр цитокин storm гэдэг юмыг хит их дэгдэхгүй байхад тэр шуургаж өгөх нь байна тийм ээ. Тэр юуны дараа бол одоо манай тэр чинь нөгөө бие махбодын тэнцвэрт байдал гэж ярьж байгаа. Доктортой байвал бие махбодын одоо яг дархлаа гэж бид нэр яриад байгаа юм да. Бие махбодын докторжуулах, тэнцвэржүүлэх тэгш одоо чанарыг л гэж одоо бид нар ярих хэрэгтэй. Энэ уламжлалтын юмнууд бол одоо бас хамгийн их нөлөөтэй. Энд хэрэглэх юмнуудыг би ингээд зөндөөлөг нэрэлж болно л доо. Гэхдээ энд бол сонголт байгаа. Манай эмийн үйлдвэрүүд бол үйлдвэрлэх бүрэн болцоотой байгаа. Эмийн нөөц бол хангалттай байгаа гэж ингэж бодож байна. Зөв. За тэгэхээр бол бас та сая хэллээ. Саяхан бас нэг 2021 оны 1 сар дээр фитомедицин гэж одоо сэтгүүл төр холуусан нэлээд бас том сэтгүүл дээр Харвардын эрдэмтдийн баг, за дээрэс нь Германы Гютенберг их сургуулийн эрдэмтдийн баг яг энэ ковидын одоо эмчилгээнд дэгдэж байгаа 100 эмийн ургамлуудыг ерөнхийдөө сонгож авсан юм байна. Тэгээ ингээд энэ дундаас хамгийн хөргий хэрэглэгдээд байгаа 10 эмийн ургамлыг бүр сонгож аваад энэ дээрээ судалгаа явуулж л тэ. Тэгсэн чинь энэ 10 ургамлын 3-т нөгөө Монголд байгаад байдаг хунчир, жихэр өвс, дэргүр жиргэрүү гэдэг ингээд байгаа энэ ургамл энэ одоо хамгийн гол хэрэглэгдээд байгаа ургамлт нь орсон байна. Тэгээд энэний үйлдэлийн бүр ингээд судалж гаргаад том сэтгүүлд бол өгүүлэлт хэвлүүлчих чинь том эрдэмтэд. Тэгэхээр яг энэ хунчир, дэргүр жиргэрүү одоо энэ чихэр өвс эднэр ер нь Монгол уламжлалт хангахад хэр хэрэглэгддэг юм бол? Монгол уламжлалт хангах эднэр бол тусаар нь бол олон улсад бол маш сайн судагдсан. Одоо бүр Японд бол зөвхөн чихэр өвсийг одоо 100 жил судалж байгаа институт байдаг гэж. Зөвхөн чихэр өвсийг.
За тэр хунчруу Монголд бол сайн судлагдсан. Тэгтээ дотор нь би эмээ хүн учраас бол олон төрөл зүйл даалгарыг гэж ярьдаг байхаа нөөцтэй те. За одоо хуучнаар бол ардын эмнэлгийн хүрээлэн гэдэг байдаг энэ газар бол бүр энэс ч астрадын гээд зүрхний эм хүртэл одоо гаргаад тавцсан байдаг. Энэ бол уламжлалт хангах нь маш өргөн хэрэглэгддэг эмүүд. Одоо тэр нөгөө гяттай нөгөө 13 найрлагатай эмээ чинь гол бүрэлдэхүүндэл тэр жихэр өвс чинь ингээл ороод явж байгаа. Тэгээ манайхаас бол одоо зээргэн гээл ингээл ороод явж байгаа. За тэгэл жуган муган гээл ингээл одоо Монголын уламжлалт. Тэгэхээр бол уламжлалт хангах тэр herbal medicine бол үнэхээр тэгнэлтэй. Энэ талаараа бол тэр ургамлын гаралтай юунуудыг бол энтхийг бол маш сайн судалсан. Өөрийнхөө манай гадаад түүхийд авдаг газар чинь бас энтхт одоо их олон түүхэд байна шүү дээ. Хятад маш сайн судалсан. Тэгэхээр энэ бол үнэн. Тэгэхээр чихэр өвс бол яг газар дээр байгаа өвчин идэх өвчин болон эдгэж болох нэг бүгд махбодыг дэгшдэг гэж нэг хэсэг Монголын байдээ. Тэгэхээр махбодыг дэгшдэг гэдэг бол яадаг бол нөгөө тэр өрөвслийн шуурга одоо тэр цитокиний шуурга эдгээр чинь захлахраа зөвшөөрлөхт бол махбодыг дэгшдэг гэдэг одоо олон юм байдаг. Тэрний нэг нь бол одоо барах шун, жихэр өвс, жацарган гэдэг энэ маан гэдэг юм уу одоо энэ юмнууд чинь бол заавалч тэр махбодыг дэгшдэг. Ямар ч орын бүрэлдэхүүнд орж явдаг. Эмэгтэйчүүдийн өвчин байсан ч орно, эрэгтэйчүүдийн өвчин байсан ч орно, уушгины өвчин байсан ч ордог. Тэгээ махбодыг дэгшдэг нь гэдэг маань цаад агуулгаар бол тархлаа зөвшөөрлөгийн нөлөө ихтэй юм аа гэдэг л одоо юм. Судалгааны урд. Тэгэхээр ер нь бол бас нэг уламж сангаа ухааныг зарим хүмүүс ингээд энэ сэтгэлдлүүдийг харж байхад шууд шашинтай холбож бас ойлгоод тах шүү дээ. Ер нь яг мэдээж одоо буддын гүн ухаан дээр суурлаад уламж сангаа ухаан хөгжөөд явж одоо хөгжиж ирсэн тийм өнөөдрийн хүртэл. За Европ бидний хилээд байдаг ангаа ухаан бол бас тодорхой хэмжээний христийн үжил номлол дээр бас суурлагдаад хөгжөөд ирж байгаа. Одоо Солонгос гэхэд одоо Ёнсон ангаа ухааны сургууль гэдэг бол өөрөө шашны сургууль дээр байсан хамгийн том ангаахын сургууль болоод хөгжөөд явж байгаа. Тэгэхээр уламж ангаа ухааныг одоо яг энэ түүхэн их сурвалжуудаас ч гэдэг юм уу дээр үе одоо энэ том иргэдүүд ерөнхийдөө бошгосон бас тийм зүйлүүд бас байдаг гэж би сонсч л байсан л да. Тэгэхээр яг энэ халдвар төвчнийг яг тухайн үед юу гэж одоо бас бошголж исэн байт юм бол. Яг бошгол эфтер үес ер нь уламжлалтын юмнуудыг харахаар ирээдүйд бол юу ямар өвчин гарахыг бол энэ хижгийн буюу энэ халдвар төвчин, хорын өвчин хоёр бол хоёр хөлтний аймыг хорын хачаар таслах методоо ингэж яа шүү. Устгын шүүл гэсэн ийм агуулгыг бол маш дээрээс хэлсэн. За яг бошготой холбоотой хэдхэн бошгоч гэх юм одоо энэ уламжлалтын бие эмчнэрийн алдарцуутай одоо дээр үе марм бод одоо тэр мэрэгдүүдийн юм даа жишээл. Ламаг ингээл усан данзан ганцсан гэдэг хүн бол 1670-аад оны үед гайхамшигтай үг хэлсэн байт. Хаадууд номын ёсоор төрийг эсвэрээд харьяа төшөмдүүд нь авилгалын тул бусдыг хөнөөгөөд хажууд хуургууд нь санваар сахилаа сахихгүй. За тэгээд ард иргэд нь одоо нүглийн ирэхээр насад амьдрах юм бол үүний оронд Тэнгэр 8 аймаг хямраад халдвар төвчний хур үргэлжид бун шүү. Тэгээ холгой дээр нь бол салт метод одоо ихсэн шүү. Энэ бол одоо ёстой одоо бол шидэн бүрдсэн үг юм а гэж ингэж бодлоо. Тэгээд энэ бошготой холбоотой бол зөндөө юм би уламжлалт хангах дээр юунуудад одоо данзан анжилгээд гүнгийн зуугийн гэгэн бол хүн бол ирээдүйд бол шуналд ачаалдаар тулгуурсан өвчин маш их болно. За ирээдүйн эмч нар бол одоо бөөрийн өвчин, илгэний өвчнийг одоо ялгаж онцлоход төвхтэй болно шүү ч гэдэг юм уу. За тэр богдын бошголсон юмнууд бол зөндөө байдаг. Би бүр ботламын одоо юг бас харж илгээсэн. Тэнд бол 5 одоо үлийн өртөө холбоотой бошгыг хэлсэн л байдаг. Амьтны, хүний одоо несванысын буруу бодол гэдэг ингээд. За эднэр бол яг энэ бошгуудын юм бол үлийн өр гэж нэг л 3 ер нь би зүгээр миний ойлгосон 3 юм бол байд юм байна. Нэг нь бол энэ насандаа энэ буруу яваад байвал буцахтаа нөгөө шороод байдаг шиг тийм ээ. Буруу яваад байвал нэгдүгээрт энэ насандаа идэх үлийн өр байна. Хоёрдугаарт үр хүүхдний идэх үлийн өр байна. Гуравдугаарт нийтээр амсах нийтийн захиралдангуй өөрийн өр ингэж энэ нийтийн захиралдангуй үрэл одоо биднэрт их нөлөөлж байна гэж улсд бичиж байгаа ингэж хэлэхээс чи аргагүй юм уу гэж ингэж бодод. За яг уламжлалтын онлыг түрүүн өөрөөнөө дурдчихлаа би энэ дээр ганцхан тайлбар. Уламжлалтын үзэл онолгүй юм гэж бол байхгүй. Үзэл онолтой юм бол доктортай, баттай ингэж явдаг. Уламжлалтын онол бол одоо Эйнштейн ч хэлсэн буддийн философт орос суурьс тэр шашин гэхээсээ илүү том философт орсон. Тэгээ уламжлалтын тэр ангаа ухааны гол одоо философи нь юу гэдэг вэ? Альва юмыг цогц чанартай л авч үздэг. Нэгдмэл чанартай л авч үздэгэр агуу. Би одоо юу гэдэг энэ вирусын эсрэг юм байл гэхэд энийг хэрэглэхэд цааталт нь ямар хэрэгтэн нөлөөлж болох уу тийм ээ? Ямар хэрэгтэнд одоо хүндрэл учруулж болох уу гэдгийг хамгаалсан бүх юм. Ингээд уламжлалтын тэр юуны
буддийн философийн хоосон чанар яг хөө тэр шатан барилгын онол гэдэг бол ийм цог чанартай онол юм а гэдэг. Ийм цог чанартай онолдоор л уламжлалтын эмч нь бол баруун зүүн нүдний эмч биш. Энэ хөлийн өвчнч тэр онолоор ярина, нүдний өвчин тэр онолоор ярина, уушгины өвчнч ганцхан тэр онолоор. Тэгэхээр энэ бол одоо агуу гэж одоо хэлгэж чаар байхгүй. Тийм бас яг манай ойлголт байд. Зөв манай бас нэг профессор багш тэгжсэн л да баяраа. Одоо чинь бид нэр хүний эмч бас байхгүй болчиход байна. Яг тэ нүдний эмч, зүрхний эмч, бөөрийн эмч, гэрхтний эмчүүд болчиход байна. Бидний чинь хүний бие махбод гэж чинь цогц тогтолцоо шүү дээ гэдээ бас ярьж байсан. Системийн үйлчилгээт уламжлалтай юм бол системийн үйлчилгээт дэлхийн нэг одоо юу гэдэг нэг 70% нь ус гэдэг юм бол яг хүний чинь тэр баг дэлхий гэж бодоол системийн хэмжээнд авч үзэж байгаагаар л гайхамшигтай. Тэр хүний эмч болсон, хүний эмч байхгүй болсон нь бол өнөө одоо бас гашууч гэсэн яхахгүй нэг. Зөв. Тэгэхээр би бас танаас дахиад нэг асуумаар байна. Одоо яг энэ цаг үед бол мэдээж одоо урьдчилан сэргийлэх асуудлуудыг хүн болгон бас их одоо хичээж чинь тийм ээ. Тэгэхээр уламж тангаа ухаан дээр бол нэг эдээ хундаа явдал мөрөөрөө бид нар аливаа өвчнийг урьдчилан сэргийлэх боломжтой гэж ярьдаг. Тэгэхээр яг энэ цаг үед бид нар хүйтэн сэрүүний удирдал байна. Дээрээс нь халдварт өвчин дэгдэж байгаа үед эдээ хундан дээр юуг анхаарах уу? Явдал мөр дээр юуг анхаарах уу? За яг уламжлалтын онолтой холбоол би хэдхэн зүйлийг хэлээ. Өнөөдөр бол өвлийн үйлрэл үргэлж явж байна тийм ээ. За өвлийн үйлрэл энэ бол одоо усан махбод гэдэг юм дийлэнх болсон үйл дээ. Энд бол бөөрөө их гамнах хэвээр ийм үе. Тэгвэл бол өвлийн үйлрэл энэ үргэлжилж байгаа үйлрэл бол ямар ч хүн бие махбодын хувьд бол их хамгийн дээд зэгтэй байгаа. Өөрийнх нь бие махбодын хувьд. Хүний нэг дотор нь бол нэг тамираар нь 3 хуваат. Энэ бол тамир гэдэг нь өвчин эсэргүүцэх далж чадвар бие махбодын одоо сорилон цов байдал гэдэг. Нэгдүгээрт нь бол юурийн одоо тамиртай хүмүүс. Энэ нь бол одоо ихэнх эрүүл хүмүүс. Хоёрдугаарт нь улирлын тамиртай хүмүүс гэж. Өвөл болохоор ядардаг юм, хавар болохоор өвчин хөдөлдөг юм. Гуравдугаарт нь бол тордлогын тамиртай хүмүүс гэж. Тэр бол эмзэг үл. Ийм тариа хоол ундаар нь тордож явахгүй бол тэр хүн одоо ингээд өвчин амархан тусчдаг. Бие нь өвдөд байдаг. Энэ гурав тэр тордлогын тамир бол ялангуяа өнөөдрийн бид нар яриад байгаа энэ өвчний үед бол одоо тэр эмзэг үлгийн одоо хүмүүсээ гэж ингэж ойлгох ёстой. Тэгээд одоо энэ үед бол яг бид нэр хоолунд бол иймэл гэж үздэг уламжлалт. Ихээр л хэрэгэлдэг болохоос яг эмтэйг адилхан онолтой. Тэгээ энэ үед бол яг ер нь өглөө бол гатуу ширүүн болдог. Ийм учраас бол бүх юмны галын илчих сайн байгаа юм. Тэгэхээр галын илч сайн байгаа үед бол жахан махан дуу, шилэн дуу хол идэж болно. Адууны мах бол одоо нэг өнөөдөр 12 сарын 22-наас 1 сарын 22-нд өдөр болго идэж байгаа юм биш. Баг зэргийн сайхан шүл. За ханы маха хэрглэж бол. За тэгээд энэний цаана би хүмүүсийг юу хэлэх вэ гэвэл энэ коронавирусыг уламжлалт хангахаар авч үзэх юм бол гадна талаар нь тосон бүрхүүлтэй. Тослог бэлэг чанартай вирус байхгүй юу? Уламжлалт хангаханд нь 2 тослог байна. Нэг нь бол хайлсан тос. Энэ бол эрүүл мэндэд ашигтай тос. Нэг нь зарцсан тос. Энэ зарцсан цусны бэлэг чанар юу? Шинжин илэрхгүй, удаа идэгдэгч гэдэг юм уу? Батнаалдамхай гэдэг энэ бэлэг чанараараа ингээд яваад байгаа. Инээс сэргийлэх юм бол хоолой халуун байд. Халуун одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж халуун усаар хоолойгоо сайн зайл. Хамраа одоо 3 цаг яваад ирэх юм бол гадаа яваад ирэх юм бол халуун ус туссаа. Тийм ээ хамартаа соттой халуун усаар одоо жамц тустай халуун усаар өдөрт 3-4 удаа 30 секундээс доошгүй. Өөрөөр хэлбэл хамрыг бол уушгины үүд гэдэг. Үүд хаалгаанхроо явуулаад үйлчлэхгүй. Масгнаасаа бол тэр зохих журмын дагуу л одоо сайн хэрэгэл. Дараагийн дамжих зам нь хоолойгоо их одоо орчин сэргээлээ гэж ингэж хэлмээр. Урьдчилан сэргийлэх энэ түрүүн хэлсэн Монгол яг энэ хэрэгэлдэг тангуудаас аль танг одоо яг тэгшдэх үүднээс одоо өвдөөгүй байхдаа хэрэглэж явах юм зохистой байдаг юм байна. Тийм наад архлаа зөвшөөрлөгийн нөлөө гэдгээр юм бол Монгол эмийг бол одоо урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж бол энэ хоолж урьдчилан сэргийлэх. Тэгэхээр энэ урьдчилан сэргийлэх зорилгоор хэн хэрэглэх вэ гэвэл тэр эмзэгүлгийн хүмүүс хэрэглээсэн. Яг тэр галын юунд ажиллаж байгаа одоо коронавитой тулж байгаа хил гайл одоо юу вэ энэ цавда одоо энэ онцгойхон хэрэглээсэн. Хамгийн нэгдүгээр эднэрт хэрэглүүлээсэ гэж. Гэхдээ энд бол одоо нөгөө маний удаг маань шатан ноёдын удаг норов дүнтэн гээл маш энгийн ман 4 норов 7 ман 4 норов 7-г бол одоо яг хад толгой дөрөөлөн уу гэж юм ш. Дотор нь жоохон бас ялгаатай. Ман 4 норов 7 литр 7 гэдэг тэрнийхээ бадган дийлэн хөвөрн чанартай юм уу хүүхдүүд бол ман 4 инч гэдэг юм уу эдгэр залуу хүмүүс бол норов инч гэдэг юм уу жаахан настай хүмүүс литр 7 инч гэдэг юм уу. Тэгэхэд энэ сонголт бол маш их бай. Ийм чиглэлээр сайхан халуун бүлээнээр нар чинь тан гэдэг чинь энэ яаралтай юм урчин сэргийлэх юмд сайн байдаг. Өөрөөр хэлбэл тан гэдэг дотор тэр чинь ширгээхт нь үйлчлэгч бодсон маш их хандлагадж ирд. Халуун бүлээнээр сайхан угаа явж явах юм бол энийг уучрав өвчин тусдаг гэсэн ойлголт биш.
туслаач хөнгөн байх хэрэгтэй. Тэгээ тэрийг одоо орчин цагийн ангаа ухаан тэр цитокин сторм гэдэг тэрийг чинь дэгшгээд өгч байна. Тэр чинь Монгол уламжлалын руу хэлээд байгаа нөгөө аимшигтай дүрлцсэн галыг чинь л энэ тэр гал болохгүйгээр энгийн байдлаар зохицуулж байна л гэсэн. Зөв. Тэгэхээр бас түрүүнээс нөгөө сайдны баталсан тушаал дээр бас эмчилэгдээд гарсан хүний дараа одоо нөхөн цэргэх эмчилгээний асуудлуудыг оруулж өгсөн байлиг. Гэхдээ маш одоо богинохон гэх юм уу та ерөнхий оруулж өгсөн байна. Тэгэхээр одоо бас нөгөө гадаад эмчилэгдэж байгаа эмчилэгттэй одоо идэгсэн хүмүүсийн ч гэсэн жишээн дээр дараа нь бас ингээд тодорхой хэмжээний урхаг үлдэц үлдээд байна. Тэгэхээр уламжлалт хангаа ухаанаар одоо энийг одоо бас ямар байдлаар авч үзэх хэрэгтэй вэ? Бид нар нэг хэсэг үл хүмүүс одоо зүгээр анхаарахгүй байгаа юм шиг нөгөөдөл маань ч юм ярихгүй байгаа юм шиг яг коронавирусын халдвар илэрхэ боллоо тийм ээ одоо ингээд байхгүй боллоо гэд дараа нь 14 хоног совилж явж байгаа. Энэ бол их хамгийн зөв гэж бодож байгаа. Энэ үед л тэр дархлаан сэргээж явах хэрэгтэй. Уламжлалт дархлаан сэргэн, сэтгэл зүгэн сэргэн, бие махбодонд тэнцвэржүүлнэ гэдэг чинь уламжлалт хана. Одоо энд бол хэрэглэх уламжлалт хангаа ухааны маш олон юм байгаа. За хамгийн эхлээд одоо уушиг өрттэй маяг бол тэр уушгины чиглэл рүү тосон юмын хэлбэр зөндөө байна. За тэр дархлаа зөвшөөрүүлгийн юмуд байна. Тэр барайнууд байна. Цэгэн ядарсан одоо төлцсөн үеийг нөхөн сэргээд засал. За тэгээ йог бяцлал ийм заслууд байна. Сэтгэл засал ийм олоноор юмнууд байна. Тэгээд эцсийн сэтгэлийн их сайхан тайван болгож ирсэн. Сэтгэл чи өөрөө дархлаагаа чирж явдаг гэж л. Тэгэхээр энэ 14 хоногийн хугацаанд бол тэр уламжлалтаар хэлсэн байдаг. Өвчнөө сүлийг таслах, өвчнөө сүлийг хураах гэдэг юм байна. Энэ бол 7 14 21 гэдэг юм. Одоо энэ вирусын үе тараад байгаа ядч нэг 14 байх хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр тэр хугацаанд л тэр хүн вирус илрээгүй ч гэсэн 14 хоногийн хугацаанд энэ бие махбодын тэнцвэрж их шүү. Тийм ээ арга билгэн дэгшэрхэн шүү л гэсэн агуулга. Энүүгээр өвчнөө сүлийг таслана гэдгээрээ бол маш гайхамшигтай ингээд томьёолж хэлсэн. Энэ төгсгөлд бол ерөөсөн сэргээхэд уламжлалтын имийг 100% хэрэглээсэй л гэсэн. Засал эмчилгээг нь хэрэглээсэй л гэсэн бодол. Хаана хэвтээд гардгийн тэр газар нь уламжлалтын имийг хэрэглэх ёстой л гэсэн. Энэ бол маш ашиг үр дүнтэй шүү л гэж хэлмээр. Зөв. Тэгэхээр одоо та сая хэлээ. Сэтгэл бол хамгийн чухал шүү. Уламжлалт хангаа ухаанд ч гэсэн ерөөсөө бие хэл сэтгэл одоо юм нэгдлэж яриад байна. Тэгэхээр бид нар одоо ч юм бол корона нөгөө хүн чинь ихэндээ нөгөө танихгүй мэдэхгүй юмс их айдаг шнэ. Анх ингээд шалтгаан тодорхойгүй өвчин гарч ирлээ гэж дэлхийн нийтээрээ ягаал. За дээрэс нь төд хөдөлгөөн Монгол анхны тохиолдолд бүртгэгдээл ирсэн чинь зарим хүмүүс нийгмийн одоо сүлжээн дээр шууд амьдаар нь шатаа энтер гэдэг ийм сэтгэлдлүүд явж байна гэдэг маань энэ нөгөө өвчнөө бид нар таньж мэдэхгүй энэс их айгаад энэ удаа гэсэн юм хандлага яваад. Тэгэхээр энийг бид нар одоо ангаа ухаан тодорхой хэмжээний судлаа. Энэ вирус нь тодорхой боллоо, вакцин тодорхой боллоо, эмнэлэг зүүн одоо үе шатууд нь тодорхой боллоо. Тэгэхээр яг тэгээд дээрэс нь Монголд одоо ингээд одоо онцлогдоод хэвж байгаа эмчлүүлж байгаа хүмүүс ихэнх нь хөнгөн болон хүндөвтөр зэргүүд нь байгаа. Энэ үед бид нар тэгвэл одоо сэтгэл зүгөө яаж одоо яг түрүүний хэлсэн нөгөө бие махбодоо тэгшдэг гэдэг шиг сэтгэл зүгөө яаж тэгшдэг вэ? Одоо энд бол сэтгэлийн амар амгалан л бүх юм авч явна л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энд бол хувь хүний одоо бас хариуцлага их чухлаа. Очоод зурагттайгаа хэрэлдээд байж болохгүй. Тэнд муу мэдээ сонсоод энэ мэдээллийг бол их сайхан тэгшдэг. Тэр хувь хүний өрмөц чанар гэж байгаа юм. Энэ сэтгэлийн одоо юунд хамгийн их хямралд стресст орох хүмүүс бол хий өрмөц чанартай хүмүүс гэж байдаг. Юм их одоо уламжлалтаар хий өрмөц юм их хэд дэвэргэж хүлээж авдаг тийм ээ. Нэг мэдээлэлд бол хэд итгэл үнэмшилтэй болчдөг. Нөгөө талаар настай хүмүүс бас юм хэн чанар нь дийлээ явчихдаг. Энэ хүмүүсийг л тэр зургатнаас нь хол уцснаас нь хол угаа сайхан түүхээ яар гэртээ тийм ээ одоо дурсамж яриагаа яар гоё юм аяар энэ коронавигийн үед бол хүмүүс нөгөөдөд энэ гэж уйдах ёсгүй юм байна. Бид нар алдсан корона бол бидний алдсан боломжоо нөх нэг том боломж шүү. Алдснаа нөх нэг том боломж шүү. Коронавиг бас эргээр хүлээж авч энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлдэг юм уу? Тийм ээ өөх түүхээ ярьдаг юм уу? Номоо бичдэг юм уу? Уншдаг юм уу? Өчнөө боломж юм. За хоол ундаа идлээч гэсэн нэг гогчтэр настай гогшин хүмүүс бол халуу яс сайн мөлжиж. За. Халуу яс мөлжөө. Яс ингээ халуу мөлжгөр энэ чинь энергийн толиуд. Энэ чинь хийд гүйдэг одоо замууд. Энийг хааж өгч. Халуу яс бариад ингээ сууж явах. Сайхан тайвширдаг. Маш олон гоё бодлууд орж ирдэг. Тийм ээ адгын наацхан нэг халуу яс бариа сууж өгч. Хуруугаараа тосолж явах хэвээр. Цагтаа унтдаг байх хэвээр тийм ээ. Энүүгээр бас хувь хүнтэй илүү холбоотой шүү гэдэг. Яс мулжин гэдэг чинь нэрээ бас тийм шүү дээ. Халуу яс чинь нэг талаар бол энэ хүний чинь нөгөө хий гэдэг юм чинь дарддаг. Хийг юугаар дарддаг бол тослог билгэж чанаар дарддаг. Тэр тослог юм чинь одоо яаж нөгөө талаар бүлээн жим болж байгаа.
Нөгөө талаар ингээд яс мөлж суух сайхан тайвширч яадаг. Олон гоё бодол орж ирж яадаг. Яарал гар хурга авчих гээд мүлжихгүй шүү дээ чинь тийм ээ. Тэгэхээр яг энэтэй Энэ чинь баг нэг л эмчилгээ юм шиг мөртлөө бас сэтгэл зүйн л нэг хөөрхөн тус. зөв. Тэгэхээр одоо нөгөө ангаа ухааны чиг хандлага маань өөрөө нотлохоонд суурилсан ангаа ухааныг хөгжүүлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ чиглэл рүүгээ явна гэдгийг зарлаад яваад. Манай уламжлалт ангаа ухаан бол мэдээж маш эртнээс бол ингээд судар номууд бичигдээд ирсэн. За одоо бол орчин цагийн яг энэ арга хэрэгсэл рүүгээ ороод тодорхой хэмжээнд судлагдчихээн. Тэгээд хоёулаа түрүүн ярьсан хятадууд бол энэ уламжлалтын судар номныхаа тан юмнуудыг судлаад, ургамлын судлаад, дээрэс нь бол одоо яг энэ цаг үедээ SARS үед 2003 оноос судлаад, хойш судлаад, улирлын томоогийн үедээ судлаад, за бүр сүүлдээ ингээд эмчилгээний удирдамжтууд ороод явж байна. Тэгэхээр бид нар ч гэсэн та түрүүлээ SARS-ийн үед дараа нь H1N1-ийн үед уламжлалт ангаа ахын ингээд орж ажиллаж байсан. Гэхдээ миний зүгээр анзаарч байгаагаар одоо энэ хятадууд чи бүр энийг ингээд төгөлдржүүлээ цааш нь судлаад яваад байгаа энэ зүйлүүд нь жоохон удаашралтай байна уу гэж би хараад байна. Энэ яг уламжлалт ангаа ухааны ийм заслын харгад бол өөрийнхөө онлын хэмжээнд бол төгс болцсон гэж ойлгож болно. Олон зуунаар шалгагдсан тийм ээ. За 13 дугаар зууны хүний одоо цагаар өөршүүдээ, биеийн өөршүүдээ гэж ярьж болно. Гэхдээ яг тэр юунд бол таарсан төгс чанарт. Орчин үеийн судалгааны дэлхийн эрүүл мэндийн байгууллага тавьдаг шаардлага бол нэг нь уламжлалт ангаа ухааны чиглэлээр бол нотлоготой байна. Гэхдээ орчин үеийн ангаа ухааны үүднээс нотолж баталж харуулах нь түрүү ийм болгонд одоо тэр хороо юу байдал. За судалж бол энэ уламжлалт ангаа ухааны судалж бол маш олон эрдэнэ судлалын ажил, төслийн ажлууд ингэж хэрэгжиж байгаа. Тэгэхдээ энд бол хоёр дутагдал байна л гэж харж байна. Нөгөө талаар бид нар энийг уламжлалтын хэвлэл мэдээллийн хэрэгсэл түмэн түгээхгүй байна. Энэ дээр бага ажиллаж байна. Мэдээлэхгүй байна. Тийм ээ. Энийг за сайн гэдгийг гаргаж хаяал ингээд яачиж. Энийг бол одоо бүр тэрүүгээрээ им үйлдвэрлээд явах болцоо байна. Тийм ээ. Энийг ингээд нийтэд үйлдвэрлэлийн чанартай болоод олон түмэнд хүрэх болцооч. За нөгөө талаар бол манай энэ ард түмний нэг сэтгэлгээ бол нотлоход өссөн ангахаар орчин үеийн ангах одоо их гайхамшигтай сайн. Уламжлалт бол баг улирсан, болорсон, үеэ өнгөрөөцсөн гэдэг ийм нэг буруу ойлголт бас энд нөлөөлөд байна гэж ингэж бодож байгаа. Тэгэхээр бидний уламжлалтын чиглэлийг хариуцж байгаа хүмүүсийн ит зүтгэл оролцоо энэ дээр бол одоо бид нэр өөрсөндөө шөвжилтэй хандах ёстой гэж ингэж бодож байна. За тэгэхээр бол өнөөдөр бас одоо бидний урилгыг хүлээж аваад за дээрэс нь бол бас үүх түүхээс нь орчин цагийн судалгаа нотлохоо талаас нь за дээрэс нь урьдчилан сэргийлэх талаас нь хүртэл маш одоо дэлгэрэнгүй сайхан одоо зөвлөгөө мэдээлэл өгсөн Сесар Дорж профессортай баярлалаа. За тэгээ танд одоо ажлын амжилт хүсье. За их бага хугацаанд ихээхэн том мэдээлэл агуулгын хүрээ их өндөр юм. За тэгээ урьж ярилцсан талархлаа. Захимшгийн ярилцлага энэ түрээд өндөрж байна. Нэвтрүүлгийн хүлээн авч үзсэн та бүхэндээ баярлалаа.